Дараагийн мэдээ Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн өчигдрийн хурлаар Улсын хурлын дэд дарга Бат Эрдэнэийг томилохоор болсон. Тэгвэл өнөөдрийн чуулганаар Булган туяаг дэд даргаас нь огцруулах асуудлыг хэлцгээр товлжээ. Гэхдээ сөрөг хүчний гишүүдийн зүгээс Булган туяаг дэд даргаас нь огцруулаад зогсохгүй, Улсын хурлын гишүүнээс нь эргүүлэн татах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Харин Булган туяаг эргүүлэн татах юм бол 10 дугаар сарын 17-ны өдөр дэмжээгүй санал өгсөн 71 гишүүн бүгд үндсэн хууль зөрчсөн гэж ариун заяа баасан жаргал нарын гишүүд илэрхийлж маргаан дэгдлээ. Өнөөдөр зарим их хурлын гишүү эмэгтэй хүн болохоор нь бити болиоштой чи гэж хэлж байгаа жишээ нь ийм байж болохгүй. Тийм учраас өнөөдөр энэ Булган туяаг эргүүлэн татах асуудлыг хэлцэж өгөөч, энд оруулж өгөөч гэсэн ийм саналыг оруулж байна. Би бол зүгээр хуралдаан даргалагчийн үүрэг. Үндсэн хууль маань ард түмэнтэй байгуулсан гэрээс шүү дээ. Үндсэн хуулийн дээгүүр хэн ч одоо гიშгэж болохгүй. Хэрвээ үндсэн хууль зөрчсөн гэж байгаа бол 71 гишүүн бас энэ томьёолоор санал өгсөн. 71-өө үндсэн хууль зөрчсөн. Хулгай өөртөө сайн санаач хэлсэн юм уу, санаач хэлсэн юм уу? Үндсэн хуулийг чинь зөрчиж ш тэгээд хэлжид байсан шүү дээ. Шүнжингээ алх барайл нүдэд байсан мэт дээ. Залуучуудаа та нар хүн болох боловсрол эзэмшээгүй. Эцэг эхийнхээ буйнаар гадаад дотоодод нэг сургууль төгсөөд нэг хэлтэй болсныхоо мэдлэг гэж бодож байгаа бол андуурч байна. Хүн юм ярьж байна. Та нар сонсож сур. Та нар нэг том дуутаагаараа та нар нэг нүүрсний мөнгөөр ахад цацсандаа орж явах ёстой юм уу? Та нар сөрөг хүчин биш, та нар зүгээр эрх ашигын нэгдэл хууль да. Өөрөөр хэлбэл танаа намынхаа ингээд асуудлыг хүчээр шийддэг ийм хүмүүс байгаад байна. Тэн дэгийнхаа хуулийн дагуу юмаа явуулмаар байна. Улсын хурлын дэд даргыг огцруулах шинээр нэр дэвшүүлэх асуудалтай холж та болохгүй. Тэр бол тусдаа наан нь өмнө нь явах процесс учраас та үүн дээр нь бүлгийн шийдвэрийг хүндэтгэж улсын хурлын болон улсын хурлын дэгийн тухай хуулийг мөрдөнө гэж хүсэж байна. Би Амгалан Баатартай би танд хууль дахиад тайлбарлаад өгчээ. Өөрөөр хэлбэл цэцгийн дүгнэлтийг 7 хоногийн дотор хилцэж тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай асуудал байгаа. Энэ асуудлыг хилцэж тэр цэцгийн дүгнэлтийн дагуу Булган туяад хариуцлага тооцох тухай асуудал яригдж байгаа. Тийм учраас энэгээ эхэлж хилцэх ёстой. Бусдаар их хурлын бүлгийн шийдвэрийн дагуу, улс төрийн намын шийдвэрийн дагуу тэр цэцгийн дүгнэлтийг хилцэх тухай, хойшлуулах тухай асуудал ерөөсөө байхгүй. Ариун заяа гишүүнээс гуйж юм болгоныг л дураараа. Өөрөө тайлбарлана. Хуулаа уншихгүй, үндсэн хуулиа дэвшлэн. Тэгээ үндсэн хуулийг духан дээр наачаад ард түмэнд гангарна, каакарна. Өчнөө сонссон шүү дээ. Мессеж ирсэн шүү дээ. Алын шүү, ПМ нь. Ирж хуралдаа орооч. Шүнжэнгөө ирсэн шүү. Бараг дүүжлээ шүү гэсэн мессеж хүнжээ ирсэн. Өөрөөр хэлбэл үндсэн хууль зөрчүүлэхийг дарамтлсан. Одоо надад энэ мессеж нь байгаа. Тэгээд хэрвээ үнэхээр зөрчсөн тогтоогдвол 71 үлээ тарыг. Үндсэн хууль зөрчиж энд суугаад ах хэрэг байхгүй шүү дээ. Дэд даргаа чөлөөлөх, томилох асуудлаа оруулаад ирсэн. Одоо энийг байнгын хорон дээр чуулган дээр хилцээд явнаа. Одоо ингээд асуудал хаавал яасан бэ хүрээдсээр. За ийхүү улсын хурлын гишүүн Булган туяаг огцруулаад зогсохгүй эргүүлэн татах шаардлагыг сөрөг хүчний гишүүд нь илэрхийллээ. Харин Монгол Ардын намын зарим гишүүдийн зүгээс Булган туяагийн бүрэн эрхийг авч үлдэх саналуудыг дэвшүүлсэн нь улсын хурал дээр томоохон маргааныг дагуулсан юм а.